Тэгэхээр боловсролын хуулийн өөрчлөлт улсын хурлаар хэлцэгдэх явцад гишүүдийн дунд маргаан үүсэдэн л та. Ялангуяа энэ малчтын хүүхдийг эхний 2 жил цахимаар сургах гэдэг одоо энэ таны санаачилсан заалтыг бол зарим гишүүд бас жоохон шүүмжлээд ах шиг байна. Энэ дээр та ямар тайлбар өгөх вэ? За боловсролын хуульд зайлшгүй өөрчлөлт хийхгүй бол сүүлийн одоо 20 жил энэ 12 жилийн системд ороод 20 жил болж байна. За энд бол одоо янз бүрийн одоо амьдралаас асуудлууд үүссэн, засах, сайжруулах шаардлагатай зүйлүүд их байна. Тэгэхээр бол яг бидний одоо 36 гишүүн энэ 36 гишүүн ингээд дэмжиж гар үсгэж зурсан. За ингээд энэ хүмүүсийн одоо бидний санаа бол 1-2 дугаар ангид нь хуулбар сургалтаар цахим гэж ярьж байгаа. Цахим сургалт бол биш. Одоо хуулбар сургалт. За ингээд 9 сарын 1-нд багш нь бүртгээд авчина. Тэр одоо гэр орондоо малчин айлбал хүүхдүүдээ тэндээсээ сургана. Багш очиж хичээлийн цаана, төр очиж хичээлийн цаана, төр одоо хүүхдээ сургахад нь эцэгт нь туслана. За ингээд үдийн цайных нь мөнгөийг шилжүүлнэ, тийм ээ. Яг л тэр ангидан байгаа юм шиг тэгэл одоо зайнаас сурна л гэсэн үг. За ингээд ахмад одоо төвд гарсан багш нар очиж цаана, багийн дарга нь хариуцна, сумын дарга нь хариуцна. Эцэгт нь сонголт л өгч. Та танхимаараа сурж болно. Та энэ хуулбар төтлөөрөөр сурж болно гэдэг. Сонголт өгч. Зайнаас сурах боломжийг олгож байгаа асуудал дээр нөгөө талаар бас малчны хотгон болгонд очиж одоо багш хичээл заахад юу ямар хүндрэл авах магадгүй багийн одоо ийм сургалтаар зохицуулах боломж байгаа юу? Тэр багийн сургууль, явуулын сургууль тэг бүхэл хөтөлбөрөөр одоо ийм хуулбартай. Тэг ингээл одоо 7 хоногт 2 өдөр чижилж болно шүү дээ. Тэг ямар ч одоо хөтөлбөрийг одоо боловсролын яам оруулж ирж болно. Тэг энэ хуулийг одоо ингэж эрх чөлөөг нь олгоснороо тэгээ боловсролын яамд одоо эрх нь олгоч шүү дээ. Тэгэхээр боловсролын яам одоо 9 сарын 1-ээс энэ хуулийн одоо санаагаар, үзэл санаагаар хуулбар төтөлбөрийг одоо өмнө говь аймагт жишээ нь одоо эхэлж явуулъя. За ингээд малчин айл одоо жишээ нь 100 иргэдтэй ингээд хилцүүлэг хийлээ. Тэгэхэд нэгдүгээр ангид орох хүүхэдтэй 10 хүн байна. Тэр 10 хүнээс одоо 2 хүн нь яг мал дээрээ байдаг. 2 хүүхэд нь яг мал дээрээ хүүхдтэйгээ байдаг. Тэгэхээр хоёрхан айлын асуудал байхгүй. Тэгээ 2 хүний чинь бол нэг нь сумын төвд ойрхон айл байна. Тэр танхимаараа нэг нь одоо тэр хуулбар сургалтыг сонголоо гэхээр нэг хүүхэд л анхаарах хэрэгтэй болж байна. Тэгэл энэ одоо юм одоо болгоё бүтээе гэвэл болно шүү дээ. Тэр нь бол насаараа бага ангийн багш хийдсэн одоо тэтгэврт хийсэн хүн бол үнэхээр тэрний 2 хүүхдийг бол одоо маш сайн сургах шүү дээ. Зарим гишүүдийн зүгээс магадгүй энэ зайны сургалтын чанарын асуудал дээр болгоомжлоод ах шиг байл л дээ. Магадгүй хоцрогдол үүсчихвэ гэсэн юм болгоомжлол дээр та ямар бодолтой байна? Одоо яг тэр тиймэрхүү эрсдэл байгаа л да. Тэгээд ер нь юунаас хоцрох гэдэг. Тий. Тэр хүүхд бол магадгүй хамгийн олон ном уншсан хүүхд бол тэр хуулбар төтөлбөрөөр сургасан хүүхдүүд бол ном сайн уншин шүү. Тэгэхээр энэ хоцрогдлыг бол хоцрогдол байлгахгүй тулд тэр ангийн багш нь өдөр болго ярина штэ. Тий. Аав ээжтэй нэрнэ. Аав ээж ч одоо хамгийн том багш. Эмээ өвөө бүр тэрнээс том багш. Энэ хүмүүс чинь давхар тэр хүүхдэд сурахын тулд бүгдээр хийчихэв. Ер нь бол 6-7 настай хүүхдийн боловсрол бол тоглонгоо хөгжих хэвээр. Тоглонгоо сурах хэвээр нас. 6-7 настай хүүхдийг монголчууд одоо манай яг анги танхимд ингээд мод шиг суулгаад ерөөс бол. Чин бүр яс одоо энэ юм нь хөгжиж дуусаагүй тоглож явах хэвээр нас нь. Тэгэхээр тоглонгоо сурах хэвээр. Хөгжүүлэх хэвээр. Ийм л нас. Тэгэхээр цаашдаа бас энэ боловсролын яам энийг сонсч одоо хүмүүс тэрийг одоо сайн бодно үз. Бусад орнд одоо ийм одоо зайнаас сургах ийм сургалт ер нь ерөнхий боловсролын ийм хөтөлбөр ер нь хэрэгжиж тийм бол. За бусад орнд бол маш их байд юм байна. Home schooling гэдэг. Жишээ нь Америкийн нэгдсэн улсад 3 сая 400 мянган хүн яг гэрээсээ сурч байна. Тэгээ Америкийн одоо сургууль дээр нь бас аюултай учраас тий. Сургууль дээр нь одоо алан хийдэх ажиллагаа явуулдаг учраас тэр одоо нүдний цэцгийн юм тайрлж байгаа ганц хүүхдээ ингэж одоо эрсдэлтэй сурахгүй гэд одоо тэр хуулбарт сонгот юм байна. 3 сая 400 мянган. Одоо жишээ нь 90% одоо гэрээсээ 10% танхимаар ч юм уу тий. Ингэж очдог сургуулиараа орж гардаг. Ийм одоо юу сонгот юм. Жишээ нь одоо Монголд бол Монголоос Канада их сургуулийг бүх хүүхдээ 12 жил сургацсан хүн байна тий. Канада улсын
Энэ Монголд одоо фермерийн үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд тэр хүүхдүүд ч одоо их сургууль аваад сая явсан ба шүү дээ. Маш өндөр өнөө авсан байна. За Монгол манай боловсролын яам бол усны имийг зөвшөөрдөг тий. Одоо гэрээсээ цахимаар сурч байгаа хүмүүсийг сертификат олгодог юм байна. Тэгэхээр одоо тийм хүмүүсийг бас мэдж авлаа. Гэрээсээ одоо ингээд Монголын хамгийн шилдэг багшаар заалгаад тэгээ маш сайн сурж байгаа гэсэн юм судалгаанууд байна.